бацгаана охтуудаа. За өнөөдөр ингээд манай 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өмнөх дугаараараа өсвөр насны охид залуучуудын арьс арчилгаатай холбоотой мэдээлэл дэлгэрэнгүй өгсөн бол энэ удаагийн дугаартаа миний өсөн хүлээсэн батхтай арьс арчилгааны дээр ярьж байна. За одоо ер нь бол 5 тутмын баг 3-4 нулыг арьсны асуудалтай батхтай байна. Энэ бол Монголын нийгэмд аюу хэцүү өвгөнд асуудал байна. Энэ дээр та санал тавьчихно. За батх гэхлээр одоо яг чиний мэдгээр одоо яг ямар батга байна? Толгойн гарч ирдэггүй юм бондгоор. Тэгээ шахсаар гад шархлаад тэгээ батга болчихдог. Сариу үлддэг гэж. Тэгээ тэр сариунууд ингээд амир их. Бас юм жижигхэн цагаан батгнууд. Тэгээ хагарахаараа бас ер нь батгах чих олон төрөлтэй. Туршлагын хүрээнд гэж ярих юм бол тэгээд энийгээ шийдэх гээд айгүй их юм оролдоод ингээд золиос болоод байгаа юм нэтгэхгүй. Амар олон төрлийн бүтээгдэхүүн авдаг, амар олон газар очдог. Хүн хүнээс сонсон цаг заваа өрдөг. Тэгээд ихтгэл найдвар тавиад тэр нь бүтэхгүй сэтгэлээр ундаг айгүй хэцүү. Тэгээд энэ алган дээр зовлонтой хүмүүс маань одоо нэвтрүүлээ үзэж байгаа гэж бодож байна. Тэгэхээр хоёулаа өнөөдөр энэ талаар хэлцгээе. За батгах гэхлээр мэдээж хэрэг хамгийн түрүүнд яадаг вэ гэхлээр шилжилтийн наснаас эхэлдэг байгаа тий. Бид нар яг тэр шилжилтийн нас гэдэг маань бидний бие организм одоо том хүн болох гээд дотроосоо ингээд гормон ялгараад том хүн болох гээд та бүхний одоо ингээд тосны булчиргач идэвхтэй ажиллаад тэгээ батг гардаг байгаа. Тийм ээ. Гормон гэж чухал юм байх шиг байна. Тийм чухал юм байх шиг байна. Тэр бол бүх юм тэнцвэржүүлээд байна. За тэнгуут яадаг вэ гэхлээр миний бодлоор за тэр нэг за өсрээд нэг 4-5 жил те. За зарим хүүхдүүдийн бол 2-3 жил дотор намтчдаг хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хугацаанд яг тэр нөгөө батхныхаа асуудлыг зөв зохистой шийдэж чадах юм бол насан туршдаа асуудалгүй явж болоод байгаа юм. Одоо юу гэмдэ соригууч гэх юм уу тийм ээ. Тэгээд сориунд цаашаад нөхцөлт болоод нэг амар алцсан арснууд байгаа гэдэг шүү дээ. Гимтсэн арс гэх юм уу та. Гимтэхгүй байж чадах юм бол бид нар одоо насан туршдаа гоё арстай байх боломжтой байгаа юм. Чадахгүй бол 4-5 жил яваа л яваа. Ер нь бол яг шилжилтийн насан дээр зөв арчлаагүй бол яг бүр явсаар агаад 10 жил хүртэл ингээд арьсаа айгу буруу арчлаад арьсаа маш их гимтээсэн эрэгтэй эмэгтэй хүүхдүүд байгаад одоо 30-таа мөртлөө 10 жил 10 хэдэн жил ингээд арьс нь ингээд учраа олохгүй явж ийн гэсэн хүмүүс над дээр бас ирдэг. Тэгэхээр энэ дээр нь бас одоо өсвөр насны хүүхдүүд маань өөрснөө бас анхаарах хэрэгтэй тийм ээ. Хоёрдугаар ээж аав нар бас сайн хэлж өгөх хэрэгтэй гэж би бодож байна. Тэгэхээр тухайн үед нь одоо бол бас миний одоо 10 жил байх үеийг бодвол хайрцангуй маш их гоё мэрэгжлийн хүмүүс байна. Маш олон бүтээгдэхүүнүүд байна. Бас тэрийг бас ингээд айтайхан аргалаад явах боломжтой болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр болгоныг гоё бас судлах хэрэгтэй. Тэр нь бол эцэг эхчүүд маань завгүй байдаг штэ ажил гээ. Тэгээд юм бидний арьс арчилгаанд санаа тавих. Тэнгуут ямар нэг юм сонсоол тэгэл тэрийгэ туршиж үзэл бүр фейлдэл асуудалтай гардаг. Тэр яг нөгөө шилжилтийн насны батхан дээр яг юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр хамгийн түрүүнд бол унтах нойр. Тэр бол ямар ч үнэтэй бүтээгдэхүүнээс хамгийн чухал. За тэгэхээр бүгдээрээ утас шүрмсээ оролдохгүйгээр шүн ингээл орондоо оролдохгүйгээр ер нь бол яг арьс буюу одоо юу тал дээр болохоор оройн 10 цагаас шөнийн 2 цаг хүртэлх хооронд та унтаж чадах юм бол одоо арьс битэл одоо хүний биенээс тийм залуужуулах маш гоё гормон ялгарч идэв юм байна. Тэгэхээр арьсны асуудал чинь шийдэгт чинь өшөө бас яг нэг гоё залуугаараа байх нь шүү дээ тий. Тэгэхээр яг амьдралдаа одоо өсвөр насныхын гэлтгүү хүмүүс маань тэгээд хөвшүүлж чадах юм бол маш гоё одоо залуугаараа гоё арьстай байх боломжтой байт юм байна л да. Би бас нэг батгтай холбоотой судалж явсараад хизээч 1, 2, 3 удаагийн оролдлогоор өргөс авсан юм шиг арьсны асуудал ч юм уу нэг асуудал шийдэгдэхгүй ууггүй хүнээс бүтээлж хөдөлмөр цаан хэрэгтэй юм гэдгийг ойлгосон байгаа. Тэгэхээр одоо үзэж байгаа хүмүүс хэрвээ арьсны асуудалтай бол нэг эмч ч юм уу нэг үйлчлэгээ ч юм уу шууд тэр асуудлыг шийдэх юм гэхээс илүү чи өөрөө шийднэ. Ялангуяа чиний шөнө оройн 10 цагт яг ингээ нойроо авахаар орондоо орж байгаа энэ хөдөлмөрчн шийднэ. Тэгэхээр өөртөө аяа хичээх хэрэгтэй гэдгийг хэлмээр. Тэгээд оцыг их мөнгө үрээл гоо сайхны газруудаар яваал өөрөө шүнжэнгөө уцаа оролдоол тий. Тэгээд ах юм бол бидний арьс гоё болохгүй. Тэгэхээр бүх талаасаа хэдүүлээ маш гоё хичээх хэрэгтэй. За хоёрдугаар тал одоо би бас нэг урдны юм дээр ярьжсэн. Оюутан багтаа бол манай ангийн хүүхдүүд бүгдээрээ нэг 18, 17 таа охтууд байсан. Тэгээ ихэнх нь бас их батгачдаг байсан л да. Тэгээл тэд нар чинь яг нөгөө гоо сайхны газар шиг эмнэлгүүдээр явд юм байлээ. Тэгээ эмчнэр яг юу зөвлөдөг вэ? Японд гэсэн чинь ердөөсөө 3 юм зөвлөдөг. Сайн унт, сайн ус уу, витамин уу. Бэлсэн 3 юм байсан.
Тэгээ би бүр гайхаад гэсэн юм. Эмчнэр ээжээж ягаад нэг тосмос өгч болтгүй юм болдоо гэж бодчихсон байхгүй юу. Яг одоо бодоод хахад бас айгу яг нэг цаад утгаараа хэцүү юм зөвлөд юм байлээ л дээ. Тэгэхээр та бүхэн ч гэсэн одоо нэгдүгээрт нойр, хоёрдугаар бас одоо нэг кола молоо биштэй сахар тийм сахар өндөртэй юмнууд биш ус маш сайн уух хэрэгтэй. Тэр нөгөө ундаа тиймэрхүү юмнууд маань болохоор нөгөө тосны булчиргааг илүү нөгөө идэвхжүүлээд өгчдөг байхгүй юу. Тэгэхээр цаанаасаа нөгөө идэвхжиж байгаа нэг улам идэвхжүүлээд тэгээ батгах гарах бүр улам нөгөө шалтгаан болоод эхэлж байгаа гэсэн үг. Ууж байгаа ундаа маань тийм нөлөөтэй гэсэн ойлгож шоколад за бас халуун ногоотой хоол, бэлэн хоол тийм ээ. Бэлэн хоолыг бол одоо өсвөр насны хүмүүс аюу хийж байна. Энэ дээр бас арьсаа ядж бодоод гоо сайхнаа одоо бити гомми дээрээ гомон буруу нөгөө сургуулийн ойрхон дэлгүүрүүдээр аягүй авсан хүүхдүүдийг хардаг байхгүй би тэгэл яа ээж аав мэдэхгүй байгаа даа гэж явандаа хотоод шарах тийм бүх хөвчсөн суурална. Бүх юмний нөгөө суур холбоотой учраас тийм нүр чи ер нөгөө дотоод эргэтний тойл яг үнэ тийм хаана юу гарч байгааг шалтгаалаад бас юу өвдөж байгаа гэж яг. Тэгэхээр хідүүлээ нэг японочдын зөвлснөөр гэх юм уу тийм ээ эмчнэрийн зөвлөж байгаагаар нойр, ус одоо уух юмдаа, идэж уух юмдаа маш их анхаарах хэрэгтэй. Тэрийг бол одоо юу гэдэг би мэдээж байнгаараас нь мөрдөөд явж чадах юм чи өөрснөө хичээх хэрэгтэй тийм. Яг үнэ. За хоёрдугаар болохоор одоо над дээр ингээл айгу янз янзын насны батгатай хүмүүс ирдэг байхгүй юу. Тэгэл та яасан яагаад батга гарсан ингээл асуугаад нэг 20-30 минут ингээл ярьдаг. Тэгэхээр тэр хүн ерөөсөө 20-30 минутын хугацаанд мөнхийн гар нь нүүрэн дээр нь явж байгаа байхгүй юу. Миний ингээл энэ батга тэр батга ингээд гэж тэгэхээр гар өөрөө маш бохор байдаг учраас ер нь батгатай хүмүүс айгүйх нүүрэндээ хүрлэг юм шиг санагддаг юм надаа. Ингээ бүр ингээд анхаарал нь бүр тийшээ яваад. Тийм тэгээд өөрийн мэдлэлтэй мэдлгүй ингээд нүрээ их оролддог хүмүүс байдаг юм шиг санагддаг. За нөгөө утгаараа одоо юу гэдэг тэр чинь өөрөө бактери буюу арьстай ч нөгөө тэ батганы бактерийг тараагаад өгчөж байгаа. Бас нөгөө бактериас гадна бохирдлоос шалтгаалаад бас дахиад батга нэмэгдэх магадaltaй болоод жижигхэн газар гарах байсан бол хүрсээрээ гадна том газар руугаа халтруулаад байна шүү миний гар тий. Тэгэхээр бүр тэрийг бол хурцлахгүй. Эрс бүр болох хэрэгтэй. Би болохоор өөртөө бүр алтан дүрм гэдэг шиг гараа угаагаагүй бол нүүрэндээ хизэж хүрдэггүй. Тэгэхээр одоо заавал батгахтай биш ч байсан гэсэн хүн болгоны тэгээсэ гэж би боддог. Нүүр арчиж байгаа альчуур нас чухал. Тийш дэрний утаас их чухал. Тийм үү? Дэрний ут уу? Тийм. Бид нар мэдээж орой олон усанд ордог хүн байна, ордгооч хүн байна те. Тэгэхээр нөгөө үс чинь өөрөө маш их бактери яг тээж явж байдаг байхгүй юу? Үсээ угаагаагүй ч юм. Тэгээ унтчаар ингээ наалтаа. Тэгээ шүн өөрөө нөгөө хүн айгу хөлөрдөм байна л да. Тэгэхээр нөгөө улам илүү их нөгөө бактери маань үрчээд гэх юм уу? Тэгээ тэр дэрэн дээрээ өөрөө яг нөгөө нүүрээрээ хурж унтахлаар яг тэр бас айгу хүрээд одоо ялангуяа энэ хаваар их гарсан хүмүүс их байгаад байдаг да. Тэр нь яг тэрнээс тийм болж байгаа хүмүүс их байгаад байдаг. Тэгэхээр тийм одоо өөрөө чадах тийм амархан юмнуудыг тэрний тэгэхээр ямар ах хэрэгтэй? Альчуур ямар ах хэрэгтэй вэ? Айгу ойрхон солиулт зүгээр гэсэн. Баян цэвэрхэн. Тийм яг үнэ чадвал өдөртөө чадахгүй бол одоо 2 хоноод ч юм уу солиод. За бүр болохгүй бол нөгөөнийг 5 альчуурнуудыг өдөр солиод байж болно шүү дээ. Дэрнийхээ утан дээр тийм чичдгүүд анаа ингэж тусыг. Тэгэж чадвал бүр сайн. Солиодаг байвал бас бүр сайн. Тийм. Тэгэхээр яг тиймэрхүү амархан юмнууд дээр гоё хичээгээд өгүүлэх зүгээр юм шиг санагддаг байхгүй юу? Энгийн юмнаас л ер нь ер нь тийм энгийн бүх юм ер нь энгийн юмнаас л эхэлдэг байгаа. Тэгэхээр яг батгах гэхээр одоо бол хоёулаа шилжилтийн насны батганы талаар ярьж байгаа бол батга бол зөвхөн шилжилтийн наснд биш тийм ээ. Одоо 20 нэмэх, 30 нэмэх, 40 нэмэх гээд одоо бүх насны хүмүүст нас харгалцахгүй, хүүс харгалцахгүй гардаг байгаа. Тэгэхээр та бүхэн өөрснөө бас тэгээ бүх юмдаа анхаарах хэрэгтэй. Миний шилжилтийн насны юусоо гараагүй амар өнгөрөөлтэй төрөв гэсэн чи оюутан болсон гараад ирсэн. Тийм тэгэхээр яг үнэ тийм байхгүй яснаас халталгаа. Хэрэгдээ шилжилтийн наснд ажиллаа сайжсэн бол магадгүй оюутан болоод гарахгүйсэн ч юм лүү. Өмнө нь дандаа сэргийлэх юм ерөөсөө хийдэггүй л байсан. Тэгэхээр яг тэр чинь нэг зөв арчилгаа. Тэгээд бас одоо батга гарах маш олон шалтгаан байдаг байгаа. Одоо хоёулаа сая нэг шалтгаан буюу шилжилтийн насны шалтгаан гэж ярьчлаа шүү дээ тийм ээ. Гэтэл дааврын өөрчлөлт ээж болно. Эмэгтэйчүүд одоо яг юм ирэх үед гардаг хүмүүс маш их байдаг л та. Даавар ээж болж байна. Өшөө нэг амин дэмийн дутагдлууд бас байдаг. Тэгээ нөгөө витамин тийм амин дэм дутагдсанаас батга битийн ил хүнд тархалт хүртэл явагддаг юм байлээ. Тийм тэгэхээр амин дэмийн дутагдлууд байж болж байна. Тэгээ маш их стресс аягүй шүү байдаг. Стресснээс болоод явагддаг шүү. Тэгэхээр нөгөө стресс тэгэхээр тосны булчиргааг бас аягүй хэтгчүүлээд өгчтэй юм байна л да. Тэрнээс бол бас их одоо яг чам шиг байхгүй юу? Ингээд өсвөр насндаа ерөөсөө гараагүй мөртлөө ингээ 20 гараад ирсэн чи гарсан ч гэдэг юм уу те. Тэгэхээр нөгөө юм болгон заавал шалтгаан байдаг байхгүй юу? Ажлын стресс ч юм уу. Тэгэхээр стресснээс байж болж байна. За өшөө бас ингэдэг байгаа. Нойр гүйдэл тийм ээ.
Тэгээд бас тослог ихтэй хүнс шарсан их хэрэглэхээр бас гарчих гад байдаг. За тэгээд ер нь бас ингээ хүмүүсийг анзаараад тахлаар фитнес жог балетд явдггүй байж байгаа гинт явхлаар гардаг хүмүүс айгүйх байгаад байт юм билэ. Тэгээд би бас тэрийг бас айгүй ойлгохгүй байсан байхгүй юу? Урд нь таних зүгээрээсэн даа гэл те. Тэгсэн чи яг бас би өөрөө балетд яваад балетынхаа багшаас гоё зөвлөгөө авсан чинь нөгөө хөлөрцөн арьсан шүү дээ те. Тэгэнгუთ тэрийг нарамд тэр чигээрээ цэвэрлэхгүй гарчхаар нартаа уралд орчтой юм байна. Тэгээд бас сайдаа арьсан дээр асуудал үүсэх буюу тийм нөгөө батханууд гарч эхэлдэг байгаа байхгүй юу? Сонин тийм. Тийм. Тэгэхээр нөгөө фитнес явд явдаг хөлөрдөг хүмүүс бол ер нь бол арьсаа цэвэрлчээд гарвал зүгээр юм байна гэж би бодсон. Мэдмээр юм байна тийм. Тэгэхээр тэр нь өрөвсөл татдаг ш ингээд өөр батхануудаас гараад эхэлт юм байлээ л дээ. Хоол бас нэрлээ. Арьс зэрний хэмзэг юм. Тийм. Тэгэхээр одоо батхтай хүмүүс хамгийн том алддаг юм нь яг юу вэ гэхээр хит цэвэрлэгээ бас. Тийм. Нөгөө батг гарч ингээл өсвөр насны хүүхдүүд ээж аав нар ч гэсэн тгий зөвлөдөг юм шиг байгаа. Өглөө орой савнд өглөө орой сайн цэвэрлэгээд тэгдэг бид нар нөгөө урдныхаа зөвлөгөөгөөр хэлсэн байгаа. Одоо хит цэвэрлэгээ гэдэг маань өөрөө батг гарах хамгийн том үнд суурь болдог байгаа. Тийм учраас арьсаа хит цэвэрлж болохгүй. Мэдээж батгатаа гээд өглөө бас хамдаж угааж болохгүй байгаа. Тийм. Цэвэрлэхээр арьс нэмгэрээд байгаа хэрэг тийм. Ингээд угаагаар нөгөө яг нөгөө тэнцүү баланс л алдагдаад байна гэсэн үг л дээ. Яг хит цэвэрлээд тахлаар тэг нөгөө батг гараад хуулраад унахаар дахиад гараад ингээ нэг юм арьс дандаа нэг юм гэмтэл хэв юм болол. Ер нь бол яг нөгөө хит цэвэрлээд тахаар арьсны чийг алдалт явагдаад тэгэхэд нөгөө тосны булчирхаачин улам ажиллаад тэгээд асуудал үүсч эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр батгатаа гэд хит цэвэрлж өрөөсөө болохгүй батгатаа гэд тос төрөхгүй гэж болохгүй. Өсвөр насны хүүхдүүд ч мөн ялгаагүй та батг гарч ирнгээ тосноос татгалзаж өрөөсөө болохгүй эсэргээрээ та өөртөө тохирсон арьсандаа тохирсон тосыг заавалжгүй төрөх ёстой. Маск зүгээд тэгээд арьсны асуудал байсан хүмүүс ч тийм яваар ингээд аюух гараад штэ. Та энэ дээр юу гэж хэлсэн. Тэднээс аяг сая хүрээдэх шиг байна. Давхар тэгээд тийм ер нь хурж ийн тэгээд маскны хомсдлоос болоод нэг маска бас тэнцүүж байгаа хүмүүс байж болж байна. Амны ариун цэврээ экстрасенс хэрэгтэй болгож байгаа. Тийм. Тэгээ ер нь бол маш олон шалтгаанаар болж байгаа гэж бодож байна л да. Тэгээ маск зүгтэлэр бас батганаас гадна нөхчдөг их ер нь нөхцөл бас нэлээд явагдаад байдаг байхгүй юу? Тэгэхээр ажиллагаас мэдүүлэх хэрэгтэй юм шүү. Тийм. Ер нь бол жоохон чигээ нэмэгдүүлээд яг тийм асуудалтай хүмүүс ер нь бол их ирж байна. Тийм. Тэгэхээр бас нэг паниканд орохгүйгээр тосоо зөв түрхээд арчлаад явах зүгээр ах гэж бодож байна. За тэгээд за батганы бүтээгдэхүүнийг зөв сонгох гэдэг бол айгүй их асуудал юм шиг санагдаад байна л да. Дээхэн дээр үед ч байх те одоо ч гэсэн бас байгаа л хэл та батганы бүтээгдэхүүн гэхэлэр чи одоо яг ямар бүтээгдэхүүн төрчихсэн бэ? Батганы бүтээгдэхүүн яг батгандаа батганы саван тос нөгөө юу тоник тэгээ батганы тос гэж бас яддаг шүү дээ. Тэгэхээр хэрэглээгүй байхгүй дотроос. Тэгэхээр ер нь яг яаж нэрс чинь тухайн үедээ нэг гайг болж байгаа юм шиг болчоод тэгэл ашгүй гайг байслаа гэж бутал. Ерөөсөө урт хугацаанд гүн рүү н орж шийдэхгүй байх шүү. Тэгэл нэг юм хөнгөн төр зурлал намайг аргалчаал алгуулчих. Тийм ер нь нэг ихэнх бүтээгдэхүүнүүд би бас анзаархлаар аюух арьсыг хуурайшуулдаг юм шиг санагдав. Тийм болохоор нөгөө нэг тосны булчирхааны үйл ажиллагааг л нэг багасгаал хуурайшуулад байдаг. За тэгэнгүүт батган аягүй гайгүй болж байгаа юм шиг мөртлөөсөө хүчлээ үүсдэг ч юм уу тий. Тэгээд өөр асуудлууд дахиад үүсэж эхэлчихэж байгаа байхгүй тий. Нэгийг зүг болгож байгаа гэд. Тэгэхээр арьсныхаа яг тэр бүтээгдэхүүн аягүй зөв сонгох чухал юм шиг санагдаад байт юм л да. Тэгэхээр Монгол хүний онцлогч ер нь ямар батганы бүтээгдэхүүн тохиргоо л та. Энд дээр за Монгол хүний онцлогч яг би болохоор яг тэгэхээр өөрийнхөө бүтээгдэхүүнийг ярих болчих гоо тийм л да. Ялтчихсан. Тийм тэгээд яг 8 жил одоо энэ бүтээгдэхүүнээ одоо хүний арьсан дээр яг төрхөөж үзүүлээд үр дүнгийн өөрөө харж байгаахийн хувьд бол маш гоё үр дүнгууд өндөө өгсөн. Тэгээ манай яг бүтээгдэхүүний энэ батганы тос аягүй надад сайн шиг санагддаг. За энэ болохоор мөнгөчүүлсэн тос ахгүй юу? Мөнгөчүүлсэн тос гээд энэ болохоор юу юм бэлээ? Яг бактери устгах юм бэлээ. Нөгөө тосны булчирхааг тосцыг нь юусаа алга болгохгүйгээр яг нөгөө бактерийн батганы бактерийг устгаж өгдөг юм бэлээ. Тийм. Ашигтайг нь биш нөө ашиггүй устгаж өгөөд тэгээ дотроо нөгөө алоойтой учраас нөгөө өрөвсөлтэй батган учраас аягүй хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр улаас нь тэр өрөвслийг аягүй сайн хааж өгд юм бэлээ. Тэгэхээр энэ бол өстой бүх насны хүмүүст маш гоё үр дүнтэй санагдсан надад. Би яг төрөж хэлсэн байгаа. Төрөж байгаа хүмүүст бол нөгөө нэг тийм айгүй хурдан эдэг наашин татчихдаг ч юм уу те. Эсвэл яг өрөвслийн гоё дартдаг. Хит хоног ингээд жоо орлож ингээд зовоо гээл алга болдгоо энийг төрөхээр ингээд маргааш өглөө гэхэд
ингээд арай доошлцсан. Айгу хурдан. Айгу хурдан юм л. Гой үр дүнгийн Нод шилдэ хичнээн хүний ярьсны асуудлыг шийдэж буян үйлдвэрлээд хийгээд байгаа. Буян хийгээд байгаа. Тоогоор бол өстой мэдхгүй юм. 8 жилийн хугацаанд Тийм, ер нь бол яг хамгийн анх 8 жилийн өмнө бол би яг грин пилээ оруулж ирж байхад бол хүмүүс намайг бас бага ойлгодог байсан. Тэгээ ер нь сүүлийн жилүүдэд бол ер нь байгалийн юм л эцсийн дүндээ чухал юм байна. Арай хор уршиг багтай юм байна гэдгийг ойлгосон. Тийм. Тэгээ сүүлийн жилүүд бол манай гоо сайхан бол маш гоё итгэвтэй байгаа. Тэгээ маш олон хүний нүүрэн дээр одоо гоё үр дүнгуудыг үзэж байгаа гэж бодож байгаа би. За хэдүүлээ батг шахахыг чи өөрөө шахаж гинөө. Харин заяа. Ямар ч зүйл танаар загнуулаад шахах болсон. Ер нь бол ингэ диско шахачин толон тарахаараа гэж шахчих гал. Амар ер нь баттай хүмүүсийн дадал зурш барчтын шиг байна. Муу зуршил гэх юм уу ингээ бат гарахаар. Тэгэхээр яг нэг өөрснөө шахдаг ч юм уу шахлаар арсыг хамгийн гол нь гэмтэй гэдэг байхгүй юу? Тэгээ улаагаад үлддэг. Тэгээ зарим нь дутуу шахагдаа дахиж өрөвсдөг тий. Зарим нь ингээд нөгөө сорив болж үлддэг. Тэгээ бүр их шахах юм бол 2 3 нөхөн нэг болоод бүр юм хуцсан болчдөг тийм. Тэгэхээр хэдүүлээ яг ямар шахахыг одоо юу шахах ёстой юм бэ гэхлээр өрөвсөлтэй батгыг ерөөсөө шахаж болохгүй. Өрөвсөл гэдэг маань одоо яг биднийг нөгөө өвчтэй байдаг тий. Тийм одоо улаагаад ногоороогүй доороос сууртай тэр нэг хөндөртэй. Тийм хөндөртэй. Тийм батг бол яг одоо өрөвсөл явагдаж байгаа гэсэн. Бид нар ингээд эмнэлэгт очихоор юу гэдэг юм бэ? Та өрөвсөлтэй байгаа учраас өрөвслээ дарсныхаа дараа хаалгаанд орч гэдэг юм уу? Яг тиймтэй адилхан тэр бол бяцхан өрөвсөл учраас тийм шарах одоо батгыг бол ерөөсөө оролдож шахаж ерөөсөө болохгүй. Тэр чинь тэгээд яг явандаа айгүй асуудал үүсгээд эхэлдэг байхгүй. Тэгэхээр гоё тодорхой хэмжээний нөгөө батгныхаа тосыг хэрэгэлдэг ч юм уу, тийм ээ, ампулыг хэрэгэлдэг ч юм уу, хүлээдтэй бас шууд шахах. Хүлээгээд бүр ингээд шахахад гоё бэлэн болоод ногоороод ирсэн тохиолдолд бол тэр одоо бүр ингээд бэлтгэгдсэн байна гэсэн үг л дээ. Тэгэхээр нөгөө батгуудаа бас одоо гэртээ шахдаг хүмүүс гэж хэлж болох байх тийм. Ер нь шахаж болохгүй. Гэртээ ер нь болохгүй. Мэргэжлийн өндөр очиж шахуул бол өвөн зүгээр. Гэхдээ яг одоо гэртээ бүр болохоо байт юм аа гэхэд өрөвслөө батгыг ерөөсөө шахаж болохгүй. Энийг бол бүр хатуу анхаарах хэрэгтэй. Нүүрэндээ гараа өргөжлөхгүй. Өрөвслөө батгыг шахаж болохгүй. За батганы төрлүүд гэхлээр одоо яг би хэлсэн ш тийм. Цагаан батг. За цагаан батг яг яагаад үүсдэг гэж бодож байна? Өөр ажилтны мөлөө үүсдэг шүү дээ. Яг өрний орчинд нэг компьютер нэртэй орох суугаад хараад. Тийм цагаан батг гэдэг маань одоо ихтэй энэ цохны энэ хаваар байгаад байдаг. Тэгээ харахад ингээд цагаан өнгөтэй мөртлөө арьсан томбооцсон тэгсэн мөртлөө шахаад гарч ирдэггүй тий? Минг шиг тий. Тэгээд битүү гэсэн үг, арьсан битүү гэсэн үг. Тим батгнуудыг бол цагаан батг гэж нэрлэдэг. За тэр батг нь бол яг цэвэр хуурайш тижээлийн дутагдлаас болж гардаг байгаа. Тэгэхээр эхлээд гоо сайханж очиод цагаан батгаа гоо цэвэрлүүлээд тэгээд арьсаа хуурайшуулгүйгээр зөв арчилж чадах юм бол ерөнхийдөө бол багасаад эхэлдэг байхгүй цагаан батг. Өөрөө алуу болоод. Тийм. Эхлээд заавал цэвэрлэх хэрэгтэй л. Тэгэхгүй бол тэр бол наашаачгүй цаашаачгүй махуулцдаг гэсэн үг да. Тэгээ бүр цаашлахаараа бахуулдаг байгаа. Тэгэхээр бүр шахахгүйгээр лазер гэхгүй бол болохоо болчтой юм шиг үлээ. За хар батг болохлээрээ хар батг их шүү. Юунаас болох вэ? Хар батг тослогтой холбоотой байгаа. Хар батг бол яг нөгөө тослог дээрээс нь бохирдоод за тамхи татдаг хүмүүс тийм байдаг тийм. Яг нөгөө хамаргаар ингээд тийм. Тэгээд бас агаарын бохорд ихтэй газар ажилладаг хүмүүс Монгол маш их юм байлээ. Агаарын бүртэл. Тэгэхээр хар батг бол бохирдлоос байдаг учраас одоо та тамхи татдаг бол тамхиа багасгадаг ч юм уу эсвэл цэвэрлэгээ жоохон нэмдэг ч юм уу тийм ээ арьсандаа тохирох юм а тийм хэрэгтэй. Тэр нэг хар батганы маск гэдэг чинь хуулдаг шууд ингэж болж байдаг. Тэр маск ер нь ямар бол та тэрийг хуусны дараа бас нүх агшаах юм а хэрэглэхгүй болохоор нөхүүлдээ дахиад тийм айгүй ихтэй дэдэг юм шиг санагцаа надаа. Тухайн үедээ л нэг юм хуулаад авч байгаа юм шиг нэ яг үнэн гой гарч мараал кайфтай юм шиг мөртөө яг нэг тийм хүн ирсэн над дээр айгүй том ихсэн байсан. За тэгэхээр хар батгатай хүмүүс маань ер нь бохирдож байгаа учраас одоо арьсныхаа цэвэрлэгийг жоохон нэмж өгвөл бас их зүгээр гэж бодож байна. Ягаан батг гэж сонссон уу? Үгүй сонсож байгаагүй. Ягаан батг гэхлээрээ өрөвсөлтэйч биш тэгсэн мөртлөө харч биш цагаанч биш нэг тийм зөв юм. Тэрийг болохоор нөгөө эмчнэр маань яг нөгөө стрессний батг гэж үзсэн юм байлээ л дээ. Тийм тэгэхээр нөгөө өөрөө бас батгаа ангилчих юм бол надад яагаад батг гараад байгаа юм бэ те хичээлээ зүгээр байхгүй юу болохоор ингэсэн байна. Одоо стресстэй болъё доо. Гинт гарч марсан хүмүүс бол одоо юу гэдэг чинь те стресснээс болж гарах маа. Хар батг гарч үл ойр зүрн арчилгаад дөө бохирдолтой яагаад байгаа юм нэрээ энэ гэх. Батгаараа дамжуулаад өөрийнхөө амьдралын маягийг бас мэдээж болно. Өөрөө мэдгүй бол батг нь илчих хүн шүү дээ. Яг оноо.
Тэгэхээр нөгөө эрэгтэй хүмүүс бас ингээд цонцлоор хориодоо нүрээ угаахгүй унтдаг гэж мэддэг байхгүй юу? Гэтэ эрэгтэй хүмүүс амар атаархмаар санагдаад шүү дээ. Бид нэр ингээд арслаа хаад гараад эрэгтэй хүн зөвөр ингээд угаачаал бараг зүгээр байдаг. Гэтэ тийм биш хүмүүс ч бас байна л да. Бага. Тэгэхээр эрэгтэй ч эмэгтэй ч хүмүүс ер нь бол өдөржингөө бид нар чинь наар салхи, кондишн маш олон тийм одоо нөгөө байгалийн гадны нөлөөтэй ингээд бидний арьс өөрөө харьцаж явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь бол тэр өдрийнхөө бохирдлыг заавал гой цэвэрлчээд өөртөө тохирсон бүтээгдэхүүнээ түрхээд унтаж амраарай гэж зөвлөмөр нь тий. Өөртөө хайртай байх хэрэгтэй. Тийм эрэгтэй хүмүүстэй бас энийг бол хэлмээр байна л да. Тийм. Цусаар угаачаад унтдаг хүмүүс бас зөндөө байд юм байлээ. Япончууд ямар вэ? Япончууд тий. Ер нь жоо арчаатай. Амар тийм бүр эрэгтэй хүний гоо сайхны клиник гэж бас байдаг бүр тастаа. Тийм тэгэхээр бол нэлээд арчилгаа сайтай хүмүүс гэж боддог. Нарны тас бол байнга төрхдөг. Нарны тасны мэдээллийг хөдлөө тасны заагаад тийм. За тэгэхээр нөгөө батга яг хаана гарснаасаа шалтгаалаад ямар асуудал байгаа тийм шийдэж олдог. Жишээлбэл шанаар гарвал ер нь бол нэг хоёр хацар гэхлээрээ хотоод гисс гэж үздэг юм билэ. Тийм. Ирүү болохоор нөгөө нэг гармо ерөнхийдөө бол ихэнхдээ ирүү харьцаа бол эмгтээчүүд гэж үздэг. Тэгэхээр тухмах болохоорс нөгөө өөр тий. Тийм. Тэгэхээр одоо эмгтээчүүд өшөө бас суумгай ажилтан хүмүүс их гардаг. Одоо нөгөө судлаа ажилтан хүмүүс чинь айгүйх яд нь штэ. Хоён хөөрнө гэдэг маань өөрөө булчин чангараад цусны эргэлт тархираа очиж байгаа цусны эргэлт багасч чинь гэсэн үг л дээ. Тэр үед тэгэхээр ер нь бол жоохон бас гарах гэдэг юм билэ. Тэгэхээр эмгтээчүүд бас өөрийнх нь ажиллагаас шалтгаалж болно тийм. Тэгэхээр бас хөдөлгөөний нэмэх хэрэгтэй тийм. Зоогоо сажруулаад хөдөлгөөн хийгээд. Ер нь тэгэхгүй эмгтээчүүд зүгээр үү гэж асуухаар бүгд эмгтээчүүд шинжилгээ өгсөн чи бүх юм зүгээр байсан гэж тэгээд байдаг байхгүй юу? Тэгсэн мөртлөө батг гараад идэг. Тэгэхээр бас өөр шалтгаан байх боломжтой байдаг байхгүй юу? Тэгэхээр та өөрөө бас өөрийнхөө хүн галнаас амьдралын хэвшлийг бодоод тэгээд тэрэндээ тохирсон одоо хөдөлгөөн дутагдсан бол хөдөлгөөн хийдэг ч юм уу тийм ээ. Тэгж арга хэмжээ авах боломжтой байдаг. Ирүү шанаа мэдээж ирэх ингээд даавар энэ хацар бол жоохон гидс дотор тий дух болохоор яхаа бүдүүн нарийн бүдүүн гидс ч гэдэг юм уу. Тэгээ явчихсан юм байлээ. Тэгэхээр бас тэрүүнээсээ шалтгаалаад хаана гарч байгаас чинь шалтгаалаад одоо тий дотор ирүүл мэдтэй ч бас холбоотой байдаг гэсэн үг. Зовж ингээд нэг асуудал төр шийдэхээр сорив үлднэ. Батганы сорив. Тэгээд энэ батганы тос төрөх, сорины тос төрөх үү? Эсвэл лазер ч юм ингээд шууд аргаар шийдэх үү? Эсвэл гуйжуулагч бүтээгдэхүүн хэрэглэх үү гэдэг дээр та юу үзүүлэх вэ? Бид нөгөө одоо чиний хэлж байгаагаар өөрснөө шахдаг тий болоогүй багт нь шахдаг. Тэгснээс болж ерөнхийдөө сорив, бор соривнууд үүссэн, одоо сэвшиг бор соривнууд үүссэн хүмүүс байна. Өшөө нөхцөлт үүссэн хүмүүс байна. За яг манай салууны хувьд бол ийм хүмүүст бол нөгөө ургамлын гуйжуулагч грин пил маань маш гоё үр дүнтэй байдаг. Яа тэгэхээр нөгөө 5 хоногийн дотор шинэ арьс төлжиж гардаг учраас одоо яг тэр сорив хуучин арьснууд маань унаад доороос нь шинэ арьс төлжиж гаргахлаар соринд аягүй гоё нөлөө үзүүлдэг. Арьс чи ер нь 20 хэд хоногт гуйждаг гэдэг. 20 настай хүүхэд 28 хоногт нэг удаа гуйждаг байгаа. Грин пил болохоор 5 хоногийн дотор тийм шинэ арьс гаргаж ирдэг. 28 хоногт болдог процессыг 5 хоногийн дотор болгоод хүүхдийн шиг арьс гаргаж ирдэг байгаа. Ямар химийн найрлага, орч найрлагагүй тэгээд яг ургамлын гаралтай. 100% ургамлаар гуйжуулдаг байгаа. Тэгээд манай салонд бол яг тийм л юу яадаг. Тэгэхээр батнаас хамаагүй илт гайгүй болдог. Би харин тэр лазер ч юм уу юм шууд гиснээс илүү тийм байгалийн гаралтай гараад сорвиарлах юм гэж бодлоо. Ер нь бол тийм. Тэгээ улирал молирал хамаалтай болохоор. За манайд болохоор ийм юм бүтээгдэхүүнүүд байдаг. Манай батганы бүтээгдэхүүнүүд гэхээр ихэнхдээ ер нь юу яадаг юм шиг байна. Хуурайшуулаад идэг юм шиг санагдаад тий. Манай бүтээгдэхүүнүүд болохоор ерөөсөө хуурайшуулдаггүй. Бүтээгдэхүүнүүд байгаа. За цэвэрлэгээ нь гэхэд ийм 2-3 төрлийн цэвэрлэгээ байдаг байхгүй юу? За энэ нөгөө нэг савнд дуртай хүмүүс бол савн хэрглэж болж байна. За нилийн одоо өрөвсөл ихтэй хүмүүст бол энэ гэл намаагүй илүү халдваргүй шиг сайн цэвэрлэх үү ер нь цамгаас илүү цэвэрлэх гэсэн үг. Тийм. Халдваргүйжүүлж байгаа учраас хүчтэй гэсэн үг байхгүй юу? Тийм. Гэтэл за одоо яг нэг хуурай арьстай хүмүүс болохоор яг ийм сүүн шингэн мөртлөө тослог тийм арьстай хүмүүс зориулсан цэвэрлэгээ мэн тий. Тослог арьстай хүмүүс зориулсан одоо тийм цэвэрлэгээний милк клинзер байгаа. Эдгээр бол бүгд хуурайшуулдаггүй. Энэ айгүй сонирхолтой гоё маск.
Энэ болохоор хуснаас гаргаж авсан маск юм билэ. Хус чинь нөгөө өөрийгөө аягүй сайн цэвэрлэдэг юм шүү дээ. Тэгэхээр хуснаас гаргаж авсан маск тэгээ детокс буюу арсны одоо нөгөө цэвэрлэгээний маск туслах гэж үзсэн юм байлаа. Нэг батгтай хүмүүс бол юм байна тий. хавар өнгөтэй. Батгтай хүмүүс бол нэг 7 хоногт 2-3 удаа хэрэглэхэд бол үр дүнгээ өгнө. Тэгээ аягүй гоё хуурайшуулдаггүй. За энэ ампул бас аягүй гоё ампул байгаа. Ер нь ерөөсө хуурайшуулдаггүй. Тэгээ бас яг яаж хэрэглэдэг юм бол Нэгийг нэг аваад тий нэгийг нэг удаа хэрглэж болно. Нэг 2 хоногт бас хэрглэж болдог. Тий хаяа гардаг хүмүүс бол ингээд нэг хайрцаг авчих нэлийн удаа хэрглээд байдаг. Хатаадаг. Үргэлжлэлийн дараад тэгэд маш гоё хуурайшуулахгүйгээр батгыг одоо алга болгодог гэсэн үг. Тийм батгаа арилгаж байгаа гэдээ арьсаа хөрүүл шалгаад өрчлөөтэй үлдчихвэл амар харин тий батгаас алгаж байгаа өрчлөөтэй үлдчихвэл ер нь нэг хуурашаад ахлаар нөгөө сорим морьчин тогтоод эхэлдэг байхгүй юу? Хуурайшлтын эсрэг бүгд нөлөөтэй нэ батгах шиг тийм. Ер нь бол ямар ч бүтээгдэхүүн хуурайшуулдаггүй байгаа. За тэгэхээр бүтээгдэхүүн танилцуулж байгаа шалтгаан нь болохоор нөгөө нэг цаг заваа мөнгөө юмыг зорилготойгоор буюу өөр бүтээгдэхүүн хайж өөр одоо мэдээллийн дагуу явахаас илүүтэй энэ үнэхээр сайн бүтээгдэхүүн гэдгийг нь битэрийн зүгээс бардамжилж байгаа учраас шууд санал болгож байгаа юм шүү. Тэгээд та бүхэн өсвөл ирээд шууд танай дээр гоо сайхны үйлчлэгийн ороод энийг бас мэдрэх боломжтой шүү дээ. Бодлож авахаас өмнө боломжтой тестер бас байдаг. Тийм тестерээр авах хэрэгтэй. За өнөөдрийн дугаартаа батгахтай холбоотой сонирхолтой олон шинэ мэдээллийг заяа гоо сайханч маань хөргсөн гэдэгт итгэлтэй байна. Тэгээд амьдралдаа хэрэгжүүлэх маш олон үнэтэй зөвлөгөөг ингээд өнгөрөөд орхих биш яг хэрэгжүүлээрэ гэж чин сэтгэлээсээ хүсмээр байна. Тэгэх юм бол бүгдээрээ урт хугацаанд гэрэлтсэн сайхан харьцтай ингээд байх боломжтой. Тэгэхээр зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. Дараагийн дугаартаа дахин иргэнүүлцгаая. За энгийн юм шиг мөртлөөсөө одоо яг хэрэгжүүлж чадах юм бол маш үр дүнтэй зөвлөгөөнүүд байгаа. Тэгэхээр одоо танаас бол 80% шалтгааллах учраас та бүхэн өөрөө өөрийнхөө арсны төлөө бас хичээх хэрэгтэй. За баярлалаа.